сумын зам мөнх тулгыг амлсан. За барилдааны эхлэлд бол одоо синжин дээрээс таллаад баг ард нь гараад алсын зүгийг нь хүртэл авсан. Энэ дээр бол одоо манай тайлбарлагч скредо харцгай хувьд бол за одоо энэ дээр ч парк бол бах та урдуур нь алхаа цацчих уу эсвэл арагш нь гоо татчих болов гэж тайлбарлсан ч одоо мөнхтөлгийн хувьд бол ямар уян хүн бэ? Ерөнхийдөө ташааны мэдрэмж өндөртэй бэ? Харалж чадсан сайтай гэдгийг харуулсан. Өндөр тэгээ дээрээс нэм уян. За тэгээ жудаа барилддаг учраас мэдрэмжтэй. Бямбат гарслангийн хувьд бол нэлийн эвгүй байх шиг байлаа. За тэгээ энэ дээрээс бол одоо хай чадлагүй байрц салсан. За тэгээ төд бодлого ахаад илүү ус синжин дээрээс дарж дунгуултаагаа хийгээд араас нь ахаад лалсын шуудгийг аваад хангаа аврагыг давхар аччихсан баруун ташаатай тулсан да. За өсгөрөдөө харцгаа ахаал тайлбарлсан. Одоо эндээс бол урдуур нь гიშгээл цацна гэсэн. Яг хэлс дээр нь урдуур нь гიშгээд цацсан. За ихтэй мөнх тулгуул одоо тэр дутуу цацаан дээр нь хөл дээрээ үлдээд за тэгээ давхар ачаагаа хийгээд тун ойролцоо газардсан. Гэхдээ бол удаашруулалтаас харахад бол одоо Бямбат гарслангийн тохой нь бол төрүүлж үрсэн байна лээ.